жил болгон л нэг ийм нэг үр дүнгүй хилцүүлгүүд л хийдэг боллоо л доо. Ингээд баахан төсвийн доктортой байдлын зөвлөл аудит яам тамгын газрын хүмүүсийг нь суулгацсан. Тэг үр дүн гарч ийн үхээр гардггүй. Асуудал нэлээд хүндэрсэн. Хууль хоорондын зөрчлөөж арилгаж чадахгүй. Ийм байдалтай л байна л та. Төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн бол баян хэлээд байгаа шүү дээ. Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлье гэдэг. Мөнгө хэр байна тэр чинээгээр үрдэг. Энэ гайн одоо ингэж гарч ирж байгаа. За энэ гүйцэтгэл дээр бас энэ төсвийн тусгай шаардлагыг зөрчиж орж ирж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос дээшээ байх ёстой юм. 1.2% болгоод оруулаад ирсэн. Энэ дээр юу гэж бодож байгаа манай энэ мэрэгжлийнхэн цаашдаа ингэж яваад байвал юу нь яах юм? Энэ төсвийн чинь өөрийнх нь үндсэн бодлого концепт алдагдаад шин. Төсвийн тусгай шаардлагуудаа бид нар хангаж чадахгүй л энийг хэлцээч хэрэггүй ш. За тэгээ аудитээс ингээ байхын төгөлд өгөөд байдгөө. Ерөөсөө хэрэгжүүлдэг. Түрүүн жаргалан гишүүн хэлж байна. Тэр төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлэлтэй холбоотой энэ их зөрчил маргаан гараад тахад энэ сайд дарга нар яаж ажиллаа хийж сууж чаддсан юм бэ? За тодорхой нэг л асуулт асууя. Асуулт ихтэй бас давхгүй чинь би нэг чуулган дээр асуусан дахиж давтаж асууж байгаа. Аудитын дүгнэлтээр 1.2 тэрбум төгрөгийг дотор төлөгчнөөс төрүүлээд авцсан. 2026 оны төсвийн орлого тасархан тодорхой болсон. Тодтоглоо хийж чадахгүй байгаа. Бараг ээлж төс суулга 8 сард ч юм уу хийн ухааны юмараа тодтогол оруулж ирнэ гэдээ одоо засах нэг тийм яриад байгаа юм шиг байгаад. Тэгэхээр тухайн жавхлан сайд, сангийн сайд байсан. Одоо Мэндцайхан сайд 2 сайд нь хоёулаа сууж байна. Яагаад төсвийн тодтоглоо оруулж ирээгүйгээр дотор төлөгчнөөс 1.2 тэрбум их 80 төгрөгийг авсан юм бэ? Ямар компаниас авсан, хизээ авсан? Асуултанда хариулт авчаад тэг ямар хуулийн дагуу шүү. За би энэ хуулиудынхаа Мэндцайхан сайдын хэлсэн хуулийн заалтуудыг би энэ бариад сууж байна. Асуулт нь надад цаглбар хамаарсан хуулийн заалтаар ам тагилсан нэг. Одоо тэг тодорхой яг түрүү жил 2025 онд аль компаниас 1.2 их 80 төгрөгийг татвар төрүүлээд авцсан. Ямар хуулийг барьсан? Тэгээ тодруулъя. За инки тусгай шаардлага хангагдсан хэсэг гэдэг нэгдүгээр асуулт байсан. За энэ дээр аудит хариулаад дараа нь доктортой байдлын зөвлөл хариулаад дээрээс хамгийн сүүлд нь сангийн яамных нь нэгтгэхэд бүгдэнд нь хариулаа явъя. За 5 номерын микрофон. Тусгай шаардлага хангаагүй гэдэг чинь юу юм шүү дээ. Аудитын тайлангаар нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн суур тэнцэл төсвийн доктортой байдлын тухай хууль заасан тусгай шаардлагыг хангаагүй. Тайланд жилийн төсвийн тухай хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах бүрдээ төсвийн хүрээний мэдээллийг өөрчилдөг байдал бол давтагдсан гэсэн энэ дүгнэлтийг бол бас хийсэн байгаа. За төсвийн доктортой байдлын зөвлөл 1 номер хариулъя. Ийлэл дутуу байсан. Дээр нь зээлийн ашиглалтан дээр бас цангийн яамны төлөвлөсөн хэмжээнд бол хүрч зээлийн ашиглалт бас гараагүй болов гэж бодож байна. Цаашд ч гэсэн энэ суур тэнцэл маань ер нь цаашд 2% ашигтайгаар гарах гэдэг хэсэг дээр бол эргэлзээтэй байгаа. Бид бол энэ дээр бас анхааруулах нь зүйтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 26 27 онууд ч гэсэн суур тэнцэл маань дахиад асуудал үүсгэж магадгүй. Тийм учраас энэ тусгай шаардлагуудаа эргэж харах нь зөв болов уу гэж байр суурьтай байна. За ажлын хэсгийн 7 номерын микрофон өгье. Сангийн яамны байр суурь хариулт өгье. За төсвийн суур тэнцлийн тусгай шаардлагыг бол хангаж чадаагүй. Төсвийн гүйцэтгэлээр 25 оны бид нар бол 2% ашигтай байх ёстой GDP-ийн. Одоо яг манай гарсан төсвийн гүйцэтгэлээр бол 1.2% ашигтай бол гарсан. За суур тэнцэл хангаагүй гол шалтгаан энэ орон нутгийн төсөвтэй холбоотой байдаг. Орон нутгийн төсвтөр юугаар заасан бэхээр төсвийн тухай хуулийн 57-гийн 2 дахь хэсэгт орон нутгийн төсвийг алдагдaltaгүй баталнаа гэж заасан байдаг. Ингээд төсвийн хүрээний мэдээлэлээр бид нэр орон нутгийн одоо нийт аймаг нийслэлийн төсвийг орлого зарлагыг хэдээр тооцсон бэ гэхээр суурийн 6.9 их 80-аар тооцчихсон байгаа байхгүй төсвийн хүрээнд дэр.
Яг энийгээ орон нутаг батлахтаа энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлынх нь бүрэн ирэх учраас батлахтаа орлогын 1.5-аар нэмэгдүүлээд зарлагын 3.7-оор нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ яг орон нутаг бол өөрсдөө хууль зөрчсөн гэх үндслэхгүй. Яа тэгэхээр төсвийн тухай Ажлын хэсгийн 7 номерын микрофоныг нээж өгье. Нэмэлт хариулт. 57-гийн 3 дээр орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээс санхүүжлэх зарлагыг төсөв тусган баталж хэрэгжүүлэх гэдэг. Ингээ хоорондоо логикийн ингээд тэрсэлтэд байгаа хоёр залтаа байдаг. Тэгэхээр орон нутгийн одоо бондын үлдэгдлээс ч юм уу өнгөрсөн оны дансанд үлдсэн үлдэгдлээ орлого биш үү тэр чинь өмнөх оны орлого байхгүй. Тэрийг зарлага талдаа нэмээд санхүүжүүлээ явчихаар угаасаа зардал нь хитрээ явчихж байгаа. За яг энд үнгээрээ ингээд гүйцэтгэл нь гарахтаа орон нутаг бол нийлээд бонд одоо урд оны үлдэгдлүүд нь нийлээд төсөв нь өөрөө 500-ийн хасах 500-тай гарчиж байгаа байхгүй. Орон нутг дээр шууд алдагдал гэж ярихгүй. Нийслэлээр алдагдал гэж ярихгүй. Орон нутгийн алдагдал нь өөрөө 500 гарчиж байгаа. Тэгэхээр саяны суур тэнцэл рүү өөрөө сөргөр нөлөөлөө явчихж байгаа. За дээрэс нь яг одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх нэгдсэн төсвийн гүйцэтгэл дотор орж байгаа бусад сангуудын төлөвлөгөө нь яг ашигтай гарсан ч гэсэн бидний төлөвлөж ирсэнээс багаар гарсан. Тэгэхээр нэгдсэн төсөв дээрээ эргээд нэгтгэгдээд ирэхдээ энэ нь өөрөө сөрөг эффект ороод ирж байгаа. Тэгэхээр нийтдээ суур тэнцэл маань өөрөө 1.1 Ажлын хэсгийн 7 номерыг нээж өгье. 1.2 их найдын ашигтай гарсан. За нөгөө 2% одоо ашиг барьж чаддаг үндсэн суур шалтгаан нь энэ л болоод байгаа. Тэгэхээр цаашдаа төсөв төлөвлөлтөн дээр нь төсөв хоорондын харилцаатай холбоотой заалтууд, за орон нутгийн ялангуяа төсвийн төлөвлөлт энэ алдагдал үүсгэж байгаатай холбоотой заалтуудыг дахиж харах шаардлага бол байгаад байна. Тэгээ энэ ялангуяа өмнөх оны үлдэгдлийг өмнөх оны одоо дансны үлдэгдлийг бондын үлдэгдлийг хэрхэн яаж зарцуулах вэ? Энийг алдагдaltaа яаж тооцох вэ гэдгээ бас тооцож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэгдсэн төсөв дотор байгаа бусад төслүүд нь бусад төсвийн бүрэлдэхүүнүүд нь ингээ алдагдaltaа төлөвлөснөөс өөрөөр гараа явуудах юм бол тэр алдагдал ачаал нь өөрөө улсын төсвүүдээр очиод үүрэгдээд байгаа гэсэн үг. За улсын хурлын дэгийн тухай хуулийн 74-ийн 4-ийн 2 дээр төсвийн 2 дахь төсвийн гүйцэтгэлийн 2 дахь хилцүүлэг дээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж үг хэлнэ гэсэн юм дэг байгаа юм байна гэдэг бас дэгийг танилцуулъя. 7 номерын микрофон нэмэлт гүйцээж хариулаарай. За татврын ерөнхий хуулийн түрүүний нөгөө хэлсэн 28-ийн 1-р заалтаар тухайн аж ахуй нэгжүүд нь өөрсдөө тайлагнаад одоо нөгөө татврын төрлүүдээс хамаараа тайлаглах хугацаа өөр. Тэгээ урьдчилан төлж болно шүү дээ. Энийг бол хаацсан хуулиар хоригдсан заалт бол байхгүй. Урьдчилан төлсөн яг ямар компани гэдгийг нь бол би одоо шууд нарийн хэлж мэдэхгүй. Уул нь бол татврынхан энэ дээр илүү нарийн хариулах байх. Ажлын хэсгийн 3 номер. Татврын ерхий газар татвар хураалт өдрөл арга зам газрын дарга мигмарч. За 2025 онд яг нэг ихнээд 247 тэрбум төгрөгийн орлого өөрчилж орсон гэсэн мэдээлэл байгаа. Гэтэ энэ яг бол шууд өөрчилж орсон гэсэн бас хэлбэр биш. Бизнес эрхлэгч байгууллагууд нь өөрсдөө холбогдох хууль тогтоомж заасныхаа дагуу татвараад дараас ард нь төлөх юм зохицуултууд байдаг. За үүнийхээ нэг хэлбэр бол аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хууль заасныхаа дагуу бизнес эрхлэгч компаниуд нь улиралд сар болгоныхоо 25-ны дотор аж ахуйн нэгжийн татварыг урьдчилан төлөхөөр зохицуулттай. За мөн ашигт малбарын нөөцлөгчний төлбөрийн тухай хууль заасныхаа дагуу тухайн сард ачилсан ажилтныхаа мэдэн дээр тулгуурлаад ажилт дээр үүсэх ногдлогоо урьдчилаад дараа сарын 20-ны дотор төлөх юм зохицуултууд нь байгаа. За мөн хөрөнгөний татварууд байна. Үйл хөдлөх хөрөнгөний татвар, тээврээ болоо өөрөө хвчирслийн албан татварууд энэ нь өөрөө бизнес эрхлэгч компаниуд өөрөө улирлаар тайлгнаж төлдөг, татвар төлдөг. Гэтэ энэтэй холбоотойгоор урьдчилаад 3 номерын микрофон нэмээд өгье. 1 минут. За татвар төлөгчдийн хувьд бол 1 тэрбумаас дээш татвар төлсөн 63 орчим компани бол байгаа. Нэг их найд 187 тэрбум төгрөгийн татварыг төлсөн үржилж. За яг задгаагаар буюу татвар төлчөөр нэрээр нийлээ гэхээр татврын ерхий хуулийн 13 заасныхаа дагуу бас нийт зарлах болоод юм бас хориотой юм зохицуулт байгаад байгаа.